Учираас нийслэл Улаанбаатар хотын төгжрөл агаар хөрсний бохирдол эрчим хүчний тогтоодол бол гамшигын түвшинд хүрсэн гэдгийг бид бүх нийтээр хүлээмжшүүлэх ёстой. Тийм ч учраас өнөөдөр бид өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэг рүү бас шилжүүлсэн. За ингээд бид нийслэл Улаанбаатар хотын энэ тулгымцсан асуудлыг яаралтай шийдвэрлэх ийм хүрээнд улсын их хурлтай хамтарч ажиллахын тулд үндсэндээ эх зүүн ийм тусгай орчин зайлшгүй шаардлагатай байна гэж үзэж байгаа. За үүнийг бид нэр 7 хоногийн нэгдгээс улсын их хурлд бас нээлттэй танилцуулж дэмжлэг авъя гэсэн бодолтой. Одоо бол нийслэл Улаанбаатар хотын асуудал нэг бараг 50 гаруй салангат хуулиар зохицуултууд хийгдэж байгаа. Үүнийг бид нэгтгэхэд төгжрөл бол гамшиг юм. Агаарын бохирдол бол гамшиг юм. Энэ бол бидний эрүүл амьдрах боломж замун цагаас ахуулаад их олон зүйлийг хүндрүүлж байна гэдэг энэ асуудал тал дээр бидний хувьд үүнийг тусгай эрх зүйн хувьд ийм асуудал гамшигын асуудалд хүрчээ гэдэг төвшөнд нь авч үзэх нь зүйтэй гэж үзсэн. За энэ дээр манай орон нутаг бол бас барьцахгүй хаа гэж бодож байгаа. Яг нийслэл Улаанбаатар хотын хувьд бол бас нэлээдгүй ийм асуудал өчгөрч хүндэрсэн. За шийдлүүдээ бол гаргасан. За гэхдээ энэ шийдлүүдийг цаг алдалгүй хэрэгжүүлэхэд бол нэлээд их хэмжээний санхүүгийн хөөсөр нэлээдгүй их хэмжээний олон нийттэйгээ ойлголцох шаардлагатай ийм томоохон газар чөлөөлөлтөөс ахуулаад бас ийм хатуухан арга хэмжээнүүд бол зайлшгүй хэрэгцээтэй юм а гэдгийг бас хэлхэн зүйтэй. Энийг бас бидний хувьд бол ярилцсан байгаа гэдгийг хэлье.